альфа өнцөг нь тэгтээ тэнцүү буюу түүнээс их тэгээд 2-ны бета тэнцүү буюу түүнээс бага байх нь синус альфа тэнцүү 2-ны 1. Бетатай өнцөг нь болох дээр 2-ны p-гээс их буюу тэнцүү p-гээс бага буюу түүнтэй тэнцүү байх синус альфа тэнцүү нь 2-ны 1 синус бетатай тэнцүү 3-ны 1. За энэ хоёр нөхцөлийг ашиглаад тангс альфа дээр нэмэх нь бетагийн нийлбэрийг олоорой гэсэн ийм даалгавар байгаа. За ийм учраас бид эхлээд юу хийх ёстой вэ гэхээр тангс альфа ба бетагийн утгыг олох тэр дүрмийг харъя. Тэгвэл бид ямар дүрм баримтлах ёстой юм бэ гэхээр тангс альфа дээр нэмэх нь бета нь тангс альфаг дээр нэмэх нь тангс бета. За энийг хуваах нь нэгээс хасах нь тангс альфаг үржих нь тангс бета баг. За энэ томьёогоор бодохын тулд бид өгөгдсөн нөхцлүүдээ ашиглаад энэ тод ногоон энэ дүрм. За энийг хийж явах орон таад бүхэн бодор. За хэрхэн шилжүүлэх вэ? Синус альфа тангс бетануудыг яаж хамаарлыг авах вэ гэдгийг бодсон баха. За тэгвэл нэгдүгürt юу хийх юм гэхээр тангс альфагаас синус альфагаар илэрхийлсэн энэ томьёо бол синус альфыг хуваах нь нэмэх хасах нь язгуур дор нэгээс хасах нь синус квадрат альфа байдаг. За энийг бид өмнөх хичээлдэр судалсан шүү дээ. За тэгээд альфа мань өөрөө энэ тэгтээ тэнцүү буюу түүнээс их тэгээд 2-ны p альфагаас альфатай тэнцүү буюу бага байгаа. Одоо үнийгээ орлуулад бодъё. Тэгэхээр эн чинь хэдгээр мөчтийн гэхээр нэгдүгээр мөчт хамаарч байна. За нэгдүгээр мөчд тангс альфа мань өөрөө энийг санчи синус альфаг хуваах нь косинус альфа байдаг. Тэгэхээр энэ x тэнглэх маань косинусын утга, y тэнглэх маань синусын утга учраас хоёулаа эерэг байна. За ийм учраас энэ эерэг тэмдгийг аваад утгаа орлуулна. За синус альфа маань 2-ны 1-тэй тэнцүү. За эерэг нэгээс хасах нь 2-ны 1-ийн квадрат тэнцүү. За энийг ингэж 2-ны 1-ийг үржих нь нэгээс хасах нь 4-ны 1 болно. Квадрат язгуур дээр тэнцүү 2-ны 1-ийг үржих нь нэгийг хуваах нь за нэг чинь өөрөө 4-ний 4 багш нь банк дэлгэрэнгүй хийж байгааг таад мэдчихэж байгаа шүү дээ. За ингээд 2-ны 1-ийг үржих нь 1. За энэ дор 4-ний 3 боллоо. За тэгээд энэ язгуур гаргахлаар эн чинь 2-ны язгуур дор 3 боллоо. Тэнцүү. За энэ дээш нь бичлээ. Тэгэхээр энэ хоёрод энд 2 байгаа шүү. Энэ хоёрод хураагдчихна. Тэгэхээр ерөөсөө энэ бол нэгийг хуваах нь язгуур дор 3. Өөрөөр хэлбэл синус 2-ны 1 гэдэг чинь энэ альфа нь бол хэдэн градус байгаа юм бэ гэхлээр эн чинь 30 градус байгаа шүү дээ. Тэгэхээр тангс 30 градус маань энтэй тэнцүү юм байна гэж. За ингэ бодчихлаа. Одоо бүгдээрээ тангс бета болох ёстой. Тангс бета өнцөг. За бета өнцөг маань
2-ны PT тэнцүү буюу их. Тэгээ PT тэнцүү буюу түүнээс бага. Тэгэхээр яг энэний дагах утгууд өөрснөө орно штэ. За ингээд ирэхлээр энд Y-ийн утга эерэг, X-ийн утга сөрөг байгаа. За танкс бетта. Тэгэхээр энэ бол тэгэхээр энэ сөрөг гарсан. Энэ косинус нь эерэг, косинус нь сөрөг байгаа. Ингээр бид нар энд сөрөг утгыг авна. За томьёом нь энгээр хэвэрэн шүү дээ. Тийм учраас за бетта чинь 3-1. За сөргөө тэнд бичсэн. 1-ээс хасах нь 3-1-ийн квадрат тэнцүү. За 3-1 хуваарьт 1-ээс хасах нь 9-1 тэнцүү. За 3-1-ийг энд очичоо. Тэгээд за 1 чинь өөрөө 9-9. Багш нь гүйцэгч үржигдэхүүн гэж зориуд ярихгүй байгаа шүү дээ. Ахлах ангийнхад зориулсан сургалт учраас. За энэ сөрөг тэмдгээ орхисон байна шүү. Энд бас сөрөг тэмдгээ орхисон байна. За тэнцүү. За энэ дор өччихье. Сөрөг 3-1-ийг үржих нь 1-ийг хуваах нь квадрат хязгаардаар 9-8 боллоо. За тэгээд сөрөг 3-1 үржих нь 1-ийг хуваах нь хуваар 9-с 3 квадрат хязгаар гарчна. За квадрат хязгаардаар энэ маань 8 болно. За 8 чинь 4-ийг үржих нь 2. Энэ хязгаардаар байгаа шүү. Болно. За тэгвэл сөрөг энэ хоёр хураагдчихна. Тэгэхээр сөрөг 1. За эндээс 4-өөс нь 2 гарчна. За ийм утга авлаа. Одоо үүнийгээ бүгдээрээ томьёонд орлуулчихна. Орлуулахад бэлэн болж байгаа. Энэ томьёонд орлуулна. За тэгвэл тангс альфа дээр нэмэх нь бетта тэнцүү. За тангс альфа дээр беттаг нэмнэ. Тэгэхээр тангс альфа маань 1-ийг хуваах нь язгуурдаар 3 гарсан. За нэмэх нь сөрөг тэмдэгтэй. За энийг өччихнэ. Одоо хуваарьт 1-ээс хасах нь энийг үржих нь за ийм боллоо. За энийг энэ хүртэрт байгаа хэсгээ ижил хуваарьтай болгоод бичиж. Тэгэхээр энэ хоёулын энэ хоёр чинь өөрөө ирэх учраас энээс хасах нь энэ болох нэ дээ. Ингээд хуваарьт болох дээр за энийг үржих нь энэ болно. За одоохондоо яг хуваар хэлбэрээр нь биччихье. За хуваагч бутрахаа болох дээр юу болох нь энийг ижил хуваарьтай. За эн чинь зөвхөн хуваарийг өчлөөс эн чинь нэмэх нь ийм болно. 2 1 ийм болно. Тэгэхээр энэ язгуурдаар байгаа энэ хоёр чинь энэ хоёрыг ижил зэрэгтэй учраас үржүүлчих гэж болно. Тэгэхээр энэ маань ийм болох нь шүү дээ. 1 дээр нэмэх нь 6-г үржих нь 2 ийм болж ирнэ гэсэн үг. За одоо энэ тэгэхээр энэ хоёр хуваар чи энэ дээр ерөнхий үржигдэхүүн ирэх гээд байгаа учраас 2 язгуурдаар 6. За артал сөрөг сөрөгийн
нэмэх болно. Энэ хоёр чинь нэмэх болно. За хуваар нь язгуур дээр 6 2 болох юм байна. За энд бас мөн адилхан энэ хоёрын үржүүр чинь энэ болж ирнэ. За үйлдэлийг цааш нь хийх юм бол за энэ хуваар чинь 2 язгуур дээр 6 одоо энэ хуваагч Батархан хүртэр хуваарийн байрыг сольно. За тэгээд 6 нэмэх нь 1 ингээд энд ижил байгаа эдгээрүүд хураагдчих нэ. За одоо хураагдаад бидний хариу бол юу болох вэ гэхлээр 2 язгуур дээр 3-аас энэ чинь 2 биш шүү. 2 язгуур дээр 2-оос хасах нь язгуур дээр 3. За энэ чинь язгуур учраас хаалтан л байна. За ингээд 2 язгуур дээр 6 нэмэх нь 1. Ийм хариу болсон. Одоо энэ хуваар чинь нөгөө квадрат язгуураас чөлөөлөгдөх ёстой. За ийм учраас одоо энэ хасах нь энэ энд хасах нь байгаа шүү. Хуваах нь 6 нэмэх нь 1 гэсэн үүнийг л одоо бид нөгөө хосмогоор нь үржүүлж өгнө. За хосмог гэхлээр яадаг вэ гэхлээр энэ нэмэх 1 байсан бол энэ хасах 1 болно. За хасах 1. За мөн энэ маань бас адилхан эндээ байна. Тэнцүү. За эдгээрийг одоо гишүүнчлэн үржүүлнэ. За тэгэхээр нэгдүгээрт энэгээр үржүүлээ. За энийг дор нь тусад нь хий. Тэгэхээр энэ бичлэг бол нэлээд удаан болж байгаа. Гэхдээ яах вэ? Энийг үржих нь энэ вэ. За энэ чинь 4. Тэгээд ийм болно. 12 болно. За тэгээд эндээсээ 4 12 чинь 4-ийг үржих нь 3 болно. 4-өөс нь 2 гарна. Тэгэхээр ийм юм болох нэ дээ. 3. За одоо энийг энэгээр үржүүлэхийг хийчихье. Тэгэхээр энэ 2 3-ын 6 юу. За одоо ингээд үйлдэл хийчихье. Язгуур дээр 2-ыг 2 язгуур дээр 6-гаар үржүүлээд ийм гарч байгаа юм. Одоо энэ хоёрыг үржүүлээ. За тэр хоёрыг энд бас үржүүлчихье. Энийг үржих нь энэ. За тэгвэл энэ 2 3 6 18. За 18 маань 2 9-ийг үржих нь 2 гэж гарна. 9-өөс 3 гарна. Тэгэхээр 6 ийм болох юм байна. 12. За энэний үржил энэ болоод энэ хоёрыг үржүүлэхлээр 3 6 18 гэдэг энэ чинь хасах нь 6 язгуур дээр 2. Одоо энийг сөрөг нэгээр энийг үржүүлнэ. Хасах нь 2 язгуур дээр 2. За энэ чинь сөрөгийн нэмэх нь энэ. За хуваар болох дээр ингэн 2 язгуур дээр энийг өөрийг нь өөрөөр нь үржүүлэхлээр 2 2-ын 4 6 гараад энд хэдэ 4 6 24 юм байна. За 24 нэмэх нь
нөгөө анхан шатнаас нь үзэж байгаа хүүхдүүд зориулаад дэлгэрэнгүй хийж байгаа шүү хүүхдүүдээ. За ингээд одоо эндээс юу болох нь вэ? Энэ хоёр устлаа. За дээрээс энэ хоёр ижил юм байна. Тэгэхээр тэр хоёр чинь энэний өмнө нэг байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ. За энэ хоёр ижилхэн хасах нь ийм боллоо. Хувааруулах дээр 23. За ийм хариу гарлаа. За энэ хичээлийг та бүхэн цааш нь давтахын тулд ингээд энийг нь олоороо тангасан яг энэ нөхцлөөрөө альфас хасах нь бетаг бодож болно. За тэр нөхцлөө ашиглаад синус альфа дээр нэмэх нь бетаг хийж болно. Косинус альфагаас альфа дээр нэмэх нь асах нь бетаг эдгээр хийж болно. За тэгэд манай хичээлийг дагаад илүү их сурахыг хүсвэл цахим хичээлд хамрагдаарай.